Байгаль орчин эрүүл мэндийн салбарын судлаачид ахуйн хэрэглээнд өргөн ашигладаг 25 нэр төрлийн тосон суурьтай будгийг шинжилгэхэд 10 нь аюултай түвшний хар тугалга агуулсан байжээ. Хар тугалга нь хүүхдийн оюун ухааны чадамжийг бууруулах сөрөг нөлөөтэй учир импортоор орж ирэх будг нь стандарт тогтоож хяналт тавих шаардлагатай байна. Бид дотооддоо будаг үйлдвэрлэдэггүй импортоор оруулж ирдэг. Тус судалгаанд Орсын холбооны улс Солонгос, Герман, Хятад зэрэг оронд үйлдвэрлэсэн будгийг шинжилгэхэд аль улсад үйлдвэрсэн үл хамааран хамгийн их хар тугалга агуулж байгаа нь шар, улаан, улбар шар зэрэг тод өнгийн будаг байгаа юм а. Ахуйн хэрэглээний будагны тогтцыг удаан болгож өнгийг тодтох зорилгоор хар тугалга хийдэг байна. Үр дүн бол ерөнхийдөө бол тухайн улсаасаа бас нэг хамаараагүй. Будгийнхаа өнгөөс хэлний хамаарсан байгаа тод өнгөтэй будаг буюу улаан шар, улбар шар будуудад хар тугалгын хэмжээ нь илүү өндөр байсан. Хар тугалгын хор хөнөөлт хүүхэд хамгийн ихээр өртөж гин. За учир нь гэвэл хар тугалгын агуулмж хамгийн өндөр байдаг шар, улаан зэрэг тод өнгийн будгаар хүүхдийн тоглоомыг ихэвчлэн буддаг. За гэтэл энэхүү тоглоомыг хүүхэд амандаа хийх, за хохирсон будг нь тоосон цуралж хүний бие рүү орох зэргээр мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж цаашлаад насан туршид нь эдгэршгүй сөрөг нөлөөг үүсгэж байгаа юм а. Ер нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд дөнгөж хөгжиж дуусах маш эмзэг байдаг том хүнийхтэй харьцуулахад энэ үеийнүүд хар тугалганд хорцсноор цаашаа сурталчилгын амжилтыг магадгүй цалингийн хэмжээ бүр гэмт хэрэгт өртөх магадлалыг бүр нэмэгдүүлдэг байгаа. Тэгээ хар тугалгын хорт нэгэнт хорцсон бол одоо ингэж буцаж одоо эдгэх хүчин боломж бол маш ховор. Цагаан будганд хар тугалгын агуулмж хамгийн бага байгаагаас үзэхэд хар тугалгыг будганд хийхгүй байх боломжтой гэж судлаачид дүгнэж байна. Тиймээс хүнийхээ эрүүл мэндийг бодож хяналт стандарт тавих талаарх зөвлөмжийг мэргэжлийн хяналтын ерөнхий газар, стандартчлал хэмжил зүүн газар, гайлын ерөнхий газар, эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагад хөргүүлжээ. Хүүхдийн тоглоомноос гадна гоёл чимэглэл, уруулын будг нь хар тугалгыг хамгийн ихээр агуулж байгаа юм а. Иглийн мэдээнд оюун эрдэнэ Батхуйг нар сурвалжллаа.